аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлчилгээ өрсөн зэрэг арга хэмжээнд бүрэн хамрагдаж чадахгүй хэвээр Тамгалзаад ажиллагаа та төсөөлт яаж ямар мэдрэмж төрж байна? Нуруу өвдөх үү? Нуруу өвдөн шилнэсээ за нэг юу төсөж байна? Хавтан төсөж байна. Яах вэ? Тоос үүснэ. Өшөө. Хажуудан хүн ярилцсан баал захиурыг та үгүй шилний илтгэхийгээд ойлгочих. Маш жижигхэн. Өдөр болгон уушх руу шилний илтгэхийгээр асуудал ажлын байр дээр анхаарахгүй бол зөвхөн энэ жишээн дээр ихэд шуугаан байна, зоргоон байна, тоос байна. Тэгээд хүн юм өргөдөлтөй холбоотой нуруу нуулмаа гэмтэх гэдэг асуудлууд байна. За маань хүчин үүсгэх гол нөлөөлж байгаа хүчин зүйлс бол ерөөс ажлын байрны ажил хэрэгсэлтэй хүчин зүйлсүүд байгаа. За Монгол улсын хэлбэл группт ордог. Гэхдээ энэ нь мэрэгжлийн шалтгаалсан хүчний хөдөлгөөн шалгуур алдчихдаг. Тэгэхээр тэр хүнд нөгөө үйлдвэрлэлийн орчныг даатгах бас нийгэм даатгалын ерөнхий газрын мэрэгчлэн бол тодорхой даатгах хичээл болно. За манай Монголд нэг 70 хэд оноос хойш бүртгэх бодод байнгын одоо эмчийн хангалтанд ордог. Аюу хэцүү юм бол ууч тоос төвшөндөө орсон хүн хэд алхаад Монгол хүний дүнс наслтаас 8 жилээр бовын насалж байна гэсэн том мэдээ байдаг. Тэгэхээр манайд бол нэг хэсэгтээ өнөөдөртөө осолд орчихгүй шинжилгээ хийж энэ асуудалтай бол ганцхан анхаарч аюулгүй байдал эрүүл мэндийг аль хэдийн ижил тэгш болоос ийм асуудалтай анхаарч ажиллаж байгаа. Наран тоё төлөгдсөн. За төлөгдсөн учраас ажлаа төр зогсоосоо. За нөгөө юуны таны газрын ч оолгос хараад. Таны газар өнөөдөр зохион байгуулалт Сүүлийн үед сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйлийг бол одоо олон салбарт ярьж эхэлж байгаа. За тэр дундаа бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг салбар донд бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн одоо орчинд ярихаас цаашгүй болсон. Яагаад үг гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн бусад олон улсын судалгаануудаар үзэхэд сэтгцэн эрүүл мэндийн шалтгаалсан зардалын ихэнх хэсэг нь эмчилгээний зардал гэхээсээ илүү, урьдчилан зардал гэхээсээ илүү тухайн ажилтнанд тухайн өвчнөөхөө улмаас ажиллаа хийж чадхаа болсон, ажлын бүтээмж буурсан, тэр ажлаа гүйцэтгэх буюу тасалдаг болсноос хамааралтайгаар илүү их хэмжээний нэг ашиг олох боломж байсан алдагдaltaй холбоотойгоор илүү их зардал гараад байна гэж үзээд байгаа. Энэ нь яаж нэг вэ гэхээр уг нь бол тухайн ажилтнанд сэтгцийн тулгамцсан асуудалтай байх үед нь тусламж үйлчлэгийг нь үзүүлчихсэн байсан бол тухайн ажилтан ажлын бүтээмжинд буурахгүй ажлаа таслахгүй илүү их ашиг олох боломжтой байсан гэдгийг л үзээд байгаа гэсэн үг. За тэгэхээр сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйл бол одоо бүх салбарт хамааралтай, тэр дундаа хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэгт бас яагаад хамааралтай вэ гэхээр одоо тулгамцсан асуудлынхаа улмаас ажлын байран дээрээ бүтээмж буурахаас гадна аваар хосолд өртөх магадлал өндөр гэсэн үг. Одоо жишээлбэл өчигдөр шөнө нойргүй оноод маргааш өглөө нь нойрмог анхаарал одоо тутмагшилтай явж байгаад осолд өртөх магадлал өндөр байдаг гэсэн үг. Тэгэхээр ийм энгийн зүйлсээс эхлүүлээд бүгдээрээ сэтгцэн эрүүл мэнд болон хөдөлмөрийн одоо орчиндх аюулгүй байдлаа хамгаалъя. Сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйлийг бол хамгаалах нь нэн тэргүүний одоо эрүүл мэнд гэдэг ойлголтын хамгийн бас чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг зүйл шүү гэдгийг л одоо энэ цогцооны хэмжээнд миний бие хүргэж яваа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн талаар орон нутагт зохион байгуулагддаггүй сургалтууд одоо энэ удаад бол энэ Баян Хонгор аймагт зохион байгуулагдж байгаа баяртай байна. Үнэхээр өгөөж өгсөн гоё сургалт байлаа. Энэ ажлуудыг ер нь аймаг болгон зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн цогц аяны хүрээнд өнөөдөр Баян Хонгор аймагт 200 гаруй ажил олгогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулагч байна. Мөн энэ аяны хүрээнд хувийн хвшлийн жижиг аж ахуйн нэгж байгууллагуудаар эрсдлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс хийж өгч байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлийн үнэлгээнд 7 аж ахуйн нэгж байгууллага 20 гаруй ажлын байрыг бол байран дээр эрсдлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж өгч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс мөн хуваарай хөдөлмөр эрхлэгч даатгуулагчдын сургалтыг
зохион байгуулж байна. Энэ зах зээний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогч, хуваарь хөдөлмөр эрхлэгчдэд аймаг орон нутагт анх удаа энэ сургалтыг ингээд зохион байгуулж байгаараа нэлээд онцлог байна. Хувийн хөгжлийн аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчид бол тэр бүр Улаанбаатар хотод очиод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өвчин судлаач, эмч, мэрэгжлийн сэтгэл зүйчдийн сургалтанд хамрагдах боломж бол төдийлөн бага байдаг. Тэгэхээр энэ одоо зах зээний хүрээнд эдгээр хүмүүс аймаг орон нутагт ирээд яг энэ сургалтыг газар дээр нь зохион байгуулж өгж байгаагаар нэлээд ач холбогдолтой байна. Энэний хүрээнд манай ажил олгогчдын сэтгэл ч гэсэн маш өндөр байна. Яг энэ сургалтын ач холбогдол бол үгээр мэдрэгдэж байна. Энэ жилийн үед бид 21 аймаг 40 гаруй суманд одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал, мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй үйлчлэгийг нь одоо газар дээр нь хүргэх, зарим одоо энэ хууль эрх зүйн орчныг танилцуулах, за мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн цаашдаа чанцхан ажиллах талаар одоо ажил олгогчид болон иргэдтэйгээ уулзалтуудаа хийгээд явж байна. За яг одоо бид энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвөөс одоо зохион байгуулж байгаа арга хэмжээнд нийтдээ Баян-Онгор аймгаас 300 орчим одоо ажил олгогч ирж одоо энэ арга хэмжээнд оролцож байгаа. За энэ хаяны гол зорилго нь сүүлийн үед одоо эрчимтэй өсөж байгаа эдийн засгийн өсөлт, мөн одоо урд өмнө Монгол улсад байгаа техник технологи орж ирж байна. Үйлдвэрлэлийн осол нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ дээр бид нар нийт тэргуунд бид нар өрчсөн сэргийлэх ажлуудаа хэрэгжүүлж ажиллах ёстой. За зарим одоо төлөвлөгөө шалгалтуудыг зогсоосонтой холбоотой зарим одоо төрлийн үйлдвэрлэлийн ослууд нэмэгдэж байна. За энэний өмнө бид нар Өмнө Говь аймагт очиж ажиллахад Өмнө Говь аймагт маань одоо уушгины тоосчлт гэдэг өвчин бас газар авч байна тийм ээ. За энэний эсрэг бид нар Монголын тэр ямар арга хэмжээ авах ёстой. Эрт онцлоод одоо эдгэх ажил руугаа бид нар орох ёстой. За ингээд 1000 гаруй Өмнө Говь аймагт 1000 гаруй одоо ажилтан ажил олгогч нарт үзлэг хийж одоо зөвлөгөө өгөн ажиллаа. За хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль маань одоо хэлцэгдээд энэ улсын хурал дээр явж байна. За мөн одоо ажил олгогч нараасаа ажилтнуудаасаа бид хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой саналуудаа авч ажиллаж байна. За одоо нийгэм даатгалын хууль шинжлэгдэж байгаатай холбоотой иргэддээ бид нар энэ эрх зүйн орчин хэрхэн шинжлэгдэж байгаа юм, ямар зохицуултууд орж байгаа юм бэ гэдгийг бид хөдөө орон нутгийн иргэддээ илүүтэй одоо хажуугаар дэрэгдэн ирээд мэдээлэлүүд өгнө ажиллаж байна. Бүх явсан аймагуд дээрээс салбарын албан хаагчдаа бас чадварчуулах. За бид нар 2026 оны 1 сарын 1-ээс эхлээд нийгмийн ажилтан гэдэг одоо шинэ ажилтнууд албан хаагч нараа ажилуулж эхэлсэн. Энэ маань одоо яг одоо гэр бүл рүү эрсдэлд орчинд байгаа хүүхдтэй ажилдаг юм ажилтан. За бид нар мөн одоо энэ салбарынхаа ажилтнуудыг чадварчуулах. За зарим тохиолдолд одоо нийгмийн даатгалын байцаагчтай холбоотой гомдлууд гарч байдаг. За гэр бүлийн ажилтнуудтай холбоотой гомдлууд гарч байдаг. Бид нар яг одоо эдгээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа албан хаагч нар маань төдийлөн Улаанбаатар хотод очиод мэдээлэлд ойрхон байх боломжгүй шүү. Тийм учраас одоо яг орон нутгууд дээр нь нийт одоо салбарын албан хаагч нартайгаа одоо уулзалт хийж сургалт одоо зөвлөгөөнүүдийг өгч ажиллаа.